Маш удаан өвдөж байгаа хүнд өвчтэй настай хүнийг ч юм уу ер нь ингээд өвчлөлтөө зовиртой байгаа хүнийг асарч тойголж үзчихсэн үү? Хин нэгнийг асарч тойголж ингээд сувилна гэдэг бол бас ингээд үнэхээр хэцүү хүний нөө шандас сорсон хүний төвчээр сорсон зүйл байдаг. Мэдээж нөгөө өвчтэй байгаа хүн маань сэтгэл санааны хувьд бие махбодын хувьд гэмтсэн байгаа учраас ууртай уцаартай байх ч юм уу те хэр аргийн зүйл таалагдахгүй байх ч юм уу гэд маш олон сэтгэл зүйн хувьд маш ингээд энергийн сэтгэл зүйн асуудлаа хажуудаа яг харж байгаа асарж байгаа хүндээ гаргаад байдаг. Тэгэхээр нөгөө асарж байгаа, тойголж байгаа, хайрлахыг хичээж байгаа, хамгаалахыг хичээж байгаа хүн манаас бас хүн л болсон хойно те бас л энерги нөлөөлөлд ордог, ядардаг, цөхөрдөг одоо маш их ядаргаанд орсон байдаг. Тийм учраас хүн гэдэг зүйл чинь бас тодорхой хэмжээний өөрийгөө хамгаалдаг байх хэрэгтэй байдаг. Гэрийн энерги унтчихсан, орчны энерги унтсан, эсвэл яг таны одоо хажууд байгаа хүний энерги унтсан, биеийн өвдсөн, эсвэл сэтгэл санаа нь одоо өвчлөл ихтэй асуудалтай байгаа тохиолдолд орчноо гэрээ яаж ариун хамгаалтанд бас хамгаалах вэ гэдэг энэ аргыг оруулъя гэж бодож байна. Өвчтөө, зовиртой, хэцүү байгаа хүн удаан байхлаар өөрөө ч мэдгүй орчны энерги бохирдуулаад хажууд байгаа хүмүүстээ үнэхээр нөлөөлөд байдаг. Тэгэхээр чинь нэг айл гэрт нэг одоо настай хөгшин хүн байлаа гэж бодоход бас тэнд чинь бас нэлэх нэрээ охтууд байгаа тийм болохоор бие биедээ нөлөөлөөд бие биеийнхээ аз жаргалын энергиэс одоо ингээд хомсолж байгаагаа хүмүүс мэддэг байхгүй юу? Өвчтөө хүнийх нь ч буруу биш, асарч байгаа хүнийх нь ч буруу биш. Энэ ерөөсөө л хүн өвдөн, зовно, өвчлөн гэдэг хэн нэгний асаргаанд орно гэдэг хэцүү байдаг. Нөгөө асарж байгаа, тоогөлж байгаа, хайрлаж байгаа хүмүүс нь ч хэцүү байдаг. Тийм учраас хин хэнийгээ хүнд байдалд оруулахгүй гоё гэрийн энерги хамгаалаад хамгийн эхлээд бас энергид нь одоо анхаарах хэрэгтэй. Гэрийнхаа энерги, орчны энерги, идэл чиргэлж байгаа зүйлийнхаа энерги. Одоо аваар гэмтэлд орсон хүн байх юм бол аль болох гэрийнхаа хуучин нойтон те одоо бохирдсон, эвдэрсэн, хугарсан зүйлүүдийг ч гэсэн гаргаж шинжлэх хэрэгтэй. Гэрийнхаа энергийн өнгийг нь нэмэх хэрэгтэй. Гэртээ сайхан өнөр арц засах, өдөр бүр өглөөний шин агаар оруулах, нарны гэрэлд нөгөө одоо өвдөж зовирлж байгаа, асархыг хүсэж байгаа хүний гоё одоо суулгаад эсвэл хөвтүүлээд өдөрт нарны гэрэл үзүүлэх, цонхоор одоо цэвэр агаар оруулах гэдэг иймэрхүү зүйлүүд бол маш чухал байдаг. Бас нэг тэ 7 хоногт 2-3 удаа гэрийнхаа энергийг бас цэвэрлэж хэрэгтэй. За энэ энергийг цэвэрлэхийн тулд 500 г алкогол буюу цагаан арх, за ямар ч арх байж болно, үнэтэй хямдхан хамаагүй, гол нь ер нь бол цагаан арх нэг ширхэг арцсны мод хийн. За мөн нэг хэсэг багц гэдэг шиг те өөрөөдөө харж агаад мэдрэмжээрээ нэг ганг хийн. За тэгээд өөрийнхөө мэдрэмжээр түүндээ лаврын навчиг холиод лаванда цэцгийн эфирийн тосыг сайхан ингээд нилээ ихтэй харамлалгүйгээр гэдэг шиг сайхан тусааж өгнө. Энэ орцуудаа харанхуй газар одоо шилэн савнд стакан вараны шилэнд хийгээд 21 хоног дараад ингээд хадгалах тусам маш хүчтэй болдог гэдгийг та нар маань маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээ сарын ихэнд хийжүүл айгүй амар байдаг байхгүй яг сар дуусах үед дараа сарын ихэн те гэртээ энерги цэвэрлэгтэй, орчноо цэвэрлэгтэй, хаалгаа босгоо, зам нь нүдэнд харагдахгүй булан тохоо, сав, ханхуу газар, хуучин нойтой, хууц шүүгээ гэх мэтчлэн зүйлүүд рүүгээ цацаж хэрэглэхэд, шүршиж хэрэглэхэд маш гоё энерги хамгаалт болж өгдөг байхгүй. За асаргаа сувилгаа хийж байгаа, ааш авирн жоохон эвдрээд байгаа, цөхрөөд ядраа шантраад байгаа тэдгээр хүмүүс маань өөрийнхөө хөл рүү, өс рүү, бие рүү цацаж хэрэглэх. За мөн баг зэрэг ингээд халуун бүлээн сайхан усанд шингэлж агаад тэр усандаа дээрээс нь баг зэрэг тэр дарсан ханднаасаа нэмж агаад амаа зайлж болно. Ингэж ашиглаж хэрэглэж болно. Гэтэ гэрчлэлийг хэлж явах хэрэгтэй. Миний гэр орныг ариун орон заагаар хамгаалж өгөөч. Миний энэ орчин тойрныг амар амгалангаар дүүргэж өгөөч гэх мэтчлийн гой хүчтэй сүнслэг өгнүүдийг хийснээр улам илүү гоё итгэждэг. Бас нэг юм нэмж хэлхээ мартчих. Нэрээ огт бас унтаж чадахгүй хар дарах тохиолдлууд маш их гардаг. Тэгээ энэ тохиолдолд бас энэ хандаатаа дараад бэлтчих юм бол орлон, орныхоо доод хэсэг рүү, цонх руугаа, за эргэн тойрны унтж байгаа хэсгүүдийнх нь энергиөрөө цацаж, шүршиж хэрэглэж болдог. Ер нь ингээл нэрээ огттой хүмд юм энерги хамгаалтууд хэрэг болох үе зөндөө гардаг юм бэлээ. Тийм учраас та хэрвээ жирэмсэн бол энийг ингээд жирэмсэн байхдаа бэлдээ тавьчих хэрэгтэй. Тэгээд хүүхэд төрсний дараа уйл хар дарах үед нь бас эргэн тойрныхаа үүд рүү, хаалга руу, цонх руу гэх мэтчлэн хүүхдээсээ баг зэрэг хол боловч орчинд нь байгаа бохор энергийг нь цэвэрлэхийн тулд аш ингээд цацдаг, шүршдэг зүйлээр цацаж, шүршиж ашиглаж болно. Хэрэглэж үзээ та нар манаас сэтгэлдээ хуваалцаарай. Ингээд та нартай амжилт хүсье.